За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө зочноор би дааж өгөхдөө уяраг урьлаа. Уяраа маань Швед улсад амьдардаг. За тэгээ уяраа өөрийгөө танилцуулна уу? Сайн байна уу? За энэ сайхан нэвтрүүлэгтээ ярилцлаганд уран оролцуулж байгаа Чимгээгчтэй чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За намайг дааж өгөхдөө уяраа гэдэг. Би 1970 онд Улаанбаатар хотноо төрсөн байгаа. За тэгээд тэр үеийн бүхий л хүүхдүүдийн адил улсынхаа цэцэрлэг яасал сургууль дүүргээд 1988 онд Краснодар хотод электромеханикийн мэргэжлээр сурсан байгаа. За тэгээ сургуулаа төгсөхийн алдад зах зээлд энэ нийгэмд ороод хүмүүсийн адил одоо Солонгос, Австрали, Швед гэдэг улсуудад явж ажиллаж агаад Шведэд суушаад 24 жил болжээ. Яста сайхан түүхэн шүү дээ. Ер нь тэр үеийн хүмүүсийн одоо олон залуучуудын одоо амьдралын нэгэн адилаар л улс оронд ажиллаж явсан юм байна шүү дээ. За сайхан түүх байна. Өөрөө бас сайхан мэрэгжил эзэмшсэн юм байна. За тэгээд ер нь бол одоо энэ битүүрийн ярилцлагын гол сэдэв бол бясалгалтай ер нь та хэрхэн яаж учрваа? Бясалгал хийсний үр дүнд танд өөрийн чинь махан биевэд болон одоо эргэн тойронд чинь ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр талаар нэг жоохон яриач. За анх бол би ерөөсөө бясалгалтай танилцахдаа яг бясалгалтай танилцж гин гэж бодоагүйгээр зүгээр йог хийж эхэлсэн байна. Йог хийх шалтгаан маань бол ерөөсөө миний одоо энэ физик биений энэ үе мөчний юм асуудлууд нэлээд гүнзгий асуудлууд надад байсан. Энэ бол бүр хүүхэд байхаас ахуулаад надад юм одоо манай монголчуудын ангийн гэж ярьд юм да. Архаг ангинтай байгаа. Тэр нь одоо үе мөчөндөө, зүрхэндээ, бөөрөндөө одоо бүхэл эргэтэн системдээ нөлөөлсөн тийм хэмжээнд байсан. За ингээд Швед улсад байдаг Нарантуя гэдэг багштайраа ирж йог хийж эхэлсэн юм байна. Тэгэхээр ямар ч гэсэн хөдөлгөөнөөр өөрийгөө засъя гэж хэлсэн. Гэтэл одоо йог маань бас надад одоо шинэ боломж үе таалгыг нээж ингээд өөртөө төвлөрөх баг зэргийн тийм анхаарах өөрийнхөө бясалгалын анхан шатны мэдгэдэггүйнийг өгж исэн байх загвар. За ингээд йогноос эхэлж явж байгаад намтынхаа багшийнхаа ачаар нэг өөр дээр төвлөрөж сурах дасгалуудыг заалгасан боловч тухайн үедээ би бас сайн хийж чадаагүй. Ганцаараа бие дачих гэхлээр болохгүй байсан яг үнэхээр. За тэгээ байж итэл Швед улсад 2023 оны 6 сард энэ доктор Сигукришна Рамеш багшийн маань охин Никила багш маань ирээд тэгээд манай Шведэд байгаа монголчуудад нэг юм арга хэмжээ зохион байгуулсан юм. Тэгээд тэр нь арга хэмжээн дээр ингээд тэдний нэг юм ном зарж ирсэн. Энэ ном болохоор зэрэг одоо дотоод хүмүүнээс сэрхүү ухамсар, энерги сэрэх гэдэг шийдлийг олох уу гэдэг ийм гоё ном байгаа. Энэ номыг би тэр газраас худалдаж аваад ерөөсөө энэ номноос ингээд салмааргүй санагдаад уншаад энэ номных дасгал сургалтуудыг хийж эхэлсэн. За тэгээд ерөөсөө 2 хоног ингээд уншихад л би өөрийнхөө ингээд цэвэрлэгийг энэ номоор ингээд дамжуулаад олцсон, хийцэн байгаа. Тэгэл ерөөсөө энэ номны дараа ерөөсөө тэгээд тэр энергийн засал гэж байдгийг. За тэр энергийн засалт нь орлоо. Никила багш. За тэгээ энергийн засалт нь ороод ерөөсөө ийм хайрын далай шиг тийм хайр ундарсан ерөөсөө. Тэрийг өөрөө сайхан мэдэрсэн. Ер нь бол явж хүмүүс ерөөсөө энэ орчлонд ер нь яах гэж ирдэг вэ гэдгээр өөрийнхөө хайрыг ундруулж хайраараа дүүргэж энэ орчлоо хайраараа бүрхэж энэ бүхэл орчлон хүмүүстэйгээ харилцаж сурах. Эхлээд хүмүүстэйгээ харилцаж сураад дараа нь байгаль орчноо мэдэрч сураад араатан амтэн жигүүртэн шууд жижигхэн
бичил биетнүүдийг ч гэсэн мэдэрч сураад эднэртэйгээ харьцаж сурах нэг номерын даалгавар өгд юм билээ. За ингээд тэр харьцах анхныхаа алхмыг хийсэндээ. За ямар ч лсэн маш их баяр баясгалан төрсөн. За ингээд л ерөөсөө зах бясалгалын зам руу тууштай орсон. За тэгээд манайхаа болохоор зэрэг энэ Рамиш багшийн сургалтнууд маань ингээд яг ингээд зэгцтэй, эрэмбтэй гоё юм шат дараасан сургалтнууд байдаг. За тэгэл энэ сургалтнуудад эхнээс нь ахуулаад сурч эхэлсэн. Одоо ч суралцаад л яваа. Ийм юм байна. Ямар гоё юм. Энэ ном бас гайхамшигтай шүү. Би бас ийм номтой. Энийгээ бүр ингээд уншаад бүр дуртай. Заримдаа бүр энэнээс ингээд бүр юу үлээ гэж эргэж хараад ингэнгүүт бүр улам сайхан тодроод л ингээ ойлгомжтой болоод ингээд сайхан болдог. Тэгээд энэ номод бол их дуртай байдаг. Ер нь бол нарийн одоо эрдийн улсуудад их ойлгомжтойгоор сайхан бичсэн ийм ном болов гэж би ойлгодгийг. За хоёроо одоо сайхан сэтгэлдээ хуваалцсанд нь баярлалаа. Бид хоёр бол номын нөхдүүд байгаа. Бид Европт байдаг эмэгтэй хэдэн бяцлагч нар бол бас ингээд орой олгон хамтарч одоо бяцлаглаа хийгээд бидээ оршоогоод ингээ хамтарч одоо их сайхан байдаг. За бид нар ер нь ингээд хамтраад энэ баг хагас жил болчихж байгаа юм байна шүү тий. Тэгээ эндээс бол би их олон юмыг сурдаг. Манай хоёроо бол өөрийгөө маш их хөгжүүлсэн, дотоод цэрхүүгээ сайн сэрээсэн. Тэгээд тэрийг бас хүмүүст одоо харамгүй хэлж тусалдаг. Би бас их олон зүйлийг одоо уяраагаасаа сурсан. Одоо заримдаа би чи уяраа багш хичээл, заримдаа болохоор уяраа хичээл ингээд уг нь бол одоо надад ингээд их юм зааж өгсөн багш байгаамаа. За ер нь тэгээд энэ сэрхүү ухамсар энерги гэдэг асуудлыг ер нь та нэг өөрийнхөө ойлголцоор жоохон тайлбарлаж өгч болох уу? За ерөнхийдөө бол ерөөсөө ийм л юм байл л шүү дээ. Ер нь бол за ингээд би анхандаа бол ингээд бясалгалд орж бясалгыг ерөөсөө ойлгодгүй эднэр байхдаа бол ийм бясалгал хийж байгаа хүмүүс надад бас их сонин санагддаг ус ингээд цагаа өрөө сууж байгаа ч юм шиг. Гүй юм бэлээ шүү хөө нөхдүүдээ. Ер нь бол энэ бясалгал хийж байгаа хүмүүсийг за би өөрөө бясалгалаа ойлгодгүй ч гэсэн ер нь хайрлаж хамгаалж даган байсан гэж юм бас байдаг юм байна. Ер нь даган байсан чи тэр хүмүүсийнх нь хүрээнд орох бас их буянтай сайхан үйл явд. За ер нь бол яг юмн дээр тулах юм бол хүн ер нь бол ингээд нүгэл бах хийж буян хурааж амьдрах ер нь зөв замаар замнах маш ач холбогдолтой. За хүн бол ингээд дотоод ингээд сэрэмсэр ухамсараа ингээ энерги сэрээхгүй явж байхад мэдрэхгүй явж байхдаа эднэр бол алдаа гарах боломж үйл халган ч гэсэн жоохон нээлттэй байдаг гэсэн. Дотоод сэрэмсэр ухамсар энерги ингээ сэрээчээд ирэхлээр зэрэг аяндаа хүн ингээ багаар зөв замнаад эхэлдэг. Зөв хүмүүсийг олж нөхөрлөж, зөв хүмүүсийг даахаж, зөв хүмүүсийг багшаа болгоод ингээ зөв хүмүүсийн араас яваад эхэлдэг байна аяндаа. За энийг бол би ингээ бүр биеэрээ тулсан. За биднэрт бол бас нэг сайхан уламжлалууд байна. Одоо жишээлбэл манай ингээд ардын уламжлалт имлэг одоо ардын ангаах ухаан гэдэг бол тэр чигээр инэрэнгүү ангаах ухаан байгаа. Энэ инэрэнгүү ангаах ухааныг болохоор зэрэг одоо бүр төгөлдөр сайхан ингээд өөртөө хүртээе гэх юм бол бас энэ бясалгалаар явах хэрэгтэй байгаа. Бясалгал болон энэ энерги эмчилгээ бол бүр ямар ч амтан урмлыг хохирохгүй цэвэр таны өөрийн чинь дотоод ухамсарыг сэрээж өөр дэш чи ажилуулж сургах ийм гүн ийм гоё цэвэрлэгээний эмчилгээнүүд байдаг байгаа. Энэ болохоор зэрэг үнэхээр инэрэнгөө. Одоо бидний бол ингээд бид нар ч гэсэн ангаах ухаанаар баг зэрэг ингээд сурсан хүмүүс байгаа. Ангаах ухааны зөвхөн нэг ийм эсвэл нэг вакцин гаргахад бид нар маш олон амтан дээр туршилт хийдэг. Маш олон жилийн туршилт хийдэг. Тэр амтны эрүүл мэнд амь нусаар нь одоо бид нар ингээд одоо бараг нүгэл хурааж ийж энэ нэг ийм вакцин гэдэг юмыг үйлдвэрлэдэг бахнэ.
Гэтэл бол одоо хий биений эмчилгээ засалд бол одоо ямар ч тийм юм байдгүй. Зөвхөн таны нөөц өөрийн мөн чанарыг чинь сэрээж одоо дэлгэрүүлж өгдөг гэсэн үг байна. Ийм учраас Их сайхан хэллээ. Ер нь бол хүн болгонд өөрт нь бол нөөц өөрийгөө нөхөн сэргээх, эмчлэх, эрүүл явах боломж бол хүний дотоодод өөрийн дотоод сэрэмсэр, ухамсар дотор байдаг байх нь шүү дээ. Тэгээ бясалгал хийснээр энэ рүүгээ өөрснөө нэвтрээд дээр нь хивийн засал хийлгэхээр зэрэг бид нар бол хивийн засал хийж байгаа хүн бол тухайн хүнийхээ өөрийн дотоод боломжийг нь сэрээж өөрөөр нь ангаадаг ийм одоо аргатай юм байна гэж би ойлголоо. Ерөнхийдөө бол ингээд хүмүүс ингээд яагаад ингээд өөрийгөө сайн мэдэрч чадхаа болчтгүй гэдэг чинь ерөнхийдөө хүрдэн дээрээч байна уу, гариг ертөнц дээрээч байна уу, од гаригийн холбоон дээрээч байна уу ингээд жоохон сааднууд байдаг гэсэн үг. Бид нар болохоор тэр хий биеийн эмчилгээгээр тэр сааднуудаас нь салгаа гэж сайхан цэвэрлээд өгдөг байна шүү дээ. Тэгээ идэвхжүүлээд, энергижүүлээд, эрчимжүүлээ, хүчрэгжүүлээ, баяжуулаад өгөхлөөр тэр хүнээс нөгөө одоо цагийн хэмжин гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо ингээд нөгөө нэг бяцлагаад бүтэн жил ингээд явах байсан хугацааг ингээд хэмээнээд одоо богиносхоод ингээд сайхан хурдан түргэн болгоод өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө тэр хүний цагийн хэмнээд өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Ингээ цагийг хэмнэхээс гаднаас өөрийнхөө бие махбодын доторх тэр эрч хүчийг бол эрчимжүүлж эдгэрэлтийн процессыг бас төрөгтөгдөг. Тий, эдгэрүүлэн, эрчимжүүлнэ. Ерөөсөө угаасаа хүний болохоор физик бие бол асар богино баг дээдлэл 10% эзэлдэг. Одоо хийм бол бие бол 90% эзэлдэг маш том бие байна шүү дээ. Хүн харьцангуул да. За нэг 4-өөс 10% гэж бодоход нөгөөх нь 90-10% ингээд эзлэх нь тийм том бие дээр ажиллаж байна гэсэн үг байна. Бид нар бол одоо хоол хүнс ингээд идээд хэрэглээд явж гин гэдэг чинь зөвхөн одоо ингээд физик бие л эдгээрээд физик бие л ингээд тордоо явж гин гэсэн. Гэтэл бид нар одоо сүнслэгийн бие гэдэг чинь асар том бие тортохгүй удаан явцсан байгаа байхгүй юу? Тийм учраас энэ бол их чухал ойлголт байдаг. За тэгээд хүмүүс хэрвээ энэ тухай сонирхоод одоо их сонирхолтой төрлөө ингээд энэ юу вэ? Асуух юм гарлаа гэх юм бол бид нар руу хинлүүн ч гэсэн бид нар ингээд имэйл хаягаа ингээд фэйсбુક нэр нь ингээд тодорхой байна. Асуугаад одоо энэ ном одоо жишээлбэл ингээд сонирхлын татлаа энэ одоо юу ном тухай ярмаар байна гэдэг юм. Бидний номыг танилцуулаад суугтаа тасглаа хийгээд ингээд туслаад өгөх бүтэн боломжтой байгаа шүү. Тийм байна, сайхан боломж байна. Би энэ бичлэгийнхаа доотлолд имэйл хаяг одоо фэйсбүүкийн хаягийг бол тавьчих. Ер нь бол одоо хаанаас одоо орчин үед бол орон зай цаг хугацаа бол нэг хэцүү биш болсон байна шүү дээ. Тэгээ бид хоёр ихтэй хоёр улс орноос ингээд холбогдоод яриад байдаг. Бид нар орой болгоод бясалгалаа ихтэй бас бүр 2-оос 3-4 улс орноос нэгдээд ингээд бясалгалаа хийчихдэг. Ер нь бол орчин үеийн техник технологийн хөгжлийн юугаар бол одоо их амар болсон байж тээ юм сурах мэдхэд ч их амар болсон байна. За тэгэхээр дахиад нэг асуулт төрж байна надад. Энэ хүмүүс болохоор зэрэг өвдөж байна, болохгүй бүтэхгүй байгаагаа ер нь зөвхөн өөрийнхөө жоохон харагдаж байгаа тэр нэг ар хөрөхгүй байгаа хөө махан биеэл бодоод байдаг. Гэтэл бид нар шиг бол одоо махан биенээс гадна бол оюун санаа, энергийн бие одоо юу гэдэг тийм их олон их том талбай эзэлдэг олон давхар бие махбодтой ийм одоо төрлөختийн юм байна шүү дээ. Хүний ч одоо яхаа зарим нь амьтны төрлөлт ч оруулаад байгаа шиг би бол одоо хүн л гэж хэлье да. За ер нь ингээ сая бодож байсан чи өөрөө чи ярьснаар одоо энэ энергийн бие ингээ ярихаар ер нь одоо бидний үзэж байгаа энэ бясалгал маань одоо манай уламжлалт одоо бидний одоо гүн ухаан буддын гүн ухаантай ер нь бол холбогддгоо. Маш гоё өндөр түвшинд холбогдно. Эхлээд бол одоо би одоо жишээлбэл өөрийнхөө за бүр ихнээс нь яриа. Өөрийнхөө тулсан л жишээнээс яриа. Жишээлбэл одоо ингээд миний одоо үе мөч одоо бүр 20 эдэн наснасаа өвдлөө. За ингээд би чи одоо тэр пенцлийн, дицлийн одоо амбицлийн одоо бүхэл тэр өвчтэй тариануудыг, эмнүүдийг одоо өөрөө бүр хордлогонд ортол хэмжээнд хүртлээ хэрэгэлсэн боловч
Миний ерөөсөө өвчин ерөөс идэггүй. За тэгээ би ер нь энийг бол ерөөсөө идэгдгүй өвчин юм байна гэсэн. Одоо ингээл энэ өвчнөтэйгээ ингээ эвлэрсэн явжсэн гэсэн үг бүр ерөөсөө. Гэтэл одоо ингээ хий биений эмчилгээнд ороод ингээд өөрөө ингээд бясалгалын замаар яваад ерөөсөө өвчнөө мартсан. Ерөөсөө цоо ирүүл болсон. Одоо тэр архагчсан өвчин бол өөрийн бие дээр ингээд ирүүл болоод идгээд ерөөсөө тэр өвдөх хавдах ямар ч юмгүй болоод ингээд идгсэн өөрийнхөө хувьд бол. За ингээд байж итэл би ингээд бясалгалаараа ингээд өөрийгөө ингээд жоохон танин мэдээд өөрлөгөө ороод ингээд өөрийгөө хөгжүүлээд одоо энэ тусгай сургалтнуудаас суугаад жишээ дараалсан сургалтнуудаас суугаад ингээд явж итэл би өөрөө аяндаа буддийнхаа гүн ухааныг сонирхоод эхэлсэн. Урд нь бол ерөөсөө надад тийм юм байгаагүй. За ингээд сонирхоод бас сайхан Бацангэл гээд багшийнхаа шавн болоод ингээд Бацангэл багшаар дандаа онлайн хичээл авна шүү дээ би бол. Ингээд улам ингээд бахархаа одоо энэ уламжлалт буддийнхаа гүн ухаанаар ч гэсэн улам бахархаад ингээд ойлгодгүй байсан юмнууд ойлгоод ийм одоо хэрэгцээтэй мэдлэг ийм хажуугаар бид нар бол ингээд ерөөсө чихээ бүглээ явж исэн хүмүүс байж штэ гэдэг. Тэрийг бас ингээд ойлгож ухамсарлаж байгаа байхгүй юу? Хүн ерөөсөө багаар ингээд л өөрийгөө нийт юм л. Ястай сайхан ярилцлага байна. Хариулт өглөө. Баярлалаа. Өөрийн чинь одоо өөрийгөө ялж, өөрийнхөө өвчнийг, архаг өвчнийг одоо эдгээсэн явдал нэгдүгээрт бол баяр хүргэе. Хоёрдугаарт бол шинэ нэг жим гаргачаал тэр жимээрээ ингээл алсыг зориул ингээл явж байгаа хүн биш штэ. Нэг энэ сэрэмсэр ухамсар энергийн төвшөнд бясалгалаа хийгээл йогоос эхлээл тэгэл тэр жимээрээ цаашилсаар яваал одоо нэг оргил руу мацаж яваа ийм эмхтэй юм байна гэж болоод би ойлголоо. Маш их сайхан одоо хариултуудыг өгсөнд чи их баярлалаа. Ингээд цаашдын ажил амьдралд чинь эрүүл мэндэд чинь бас өөрийгөө олох ухаан буддийн гүн ухааныг таних явцад чинь улам их амжилт хүсье. За баярлалаа. Сайхан ярьцлага болсон. Баярлалаа.